За өнөөдрийн хичээлээр та бүхэндээ бид нар түрүүний хичээлээр үзэж эхэлсэн relative clause-ыг одоо бас үргэлжлүүлэн үзнэ. За тэгэхээр яг энэ төрлийн хичээлээр бид нар хамгийн анх үзэхдээ нэр үгийг өгүүлбэрээр тодтох тухай ярьж эхэлсэн. За дараагийн хичээлдэр нь бид нар одоо холбоос үгийг хайж болдог талаар ярилцсан бол өнөөдөр бид нар холбоос үгэнд whose болон where гэдэг үгүүдээр ямар тохиолдолд холбоос үг хийж тодтогч өгүүлбэрийг үүсгэх талаар ярилцахаар байлээ. За юуны өмнө нэг жишээ авч үзье. I met a man. Би нэг эрэгтэй хүнтэй уулзсан. За энэ хоёр өгүүлбэрийг анхаарал тааръя. Эхнийх нь I met a man. Би нэг эрэгтэй хүнтэй уулзсан. Хоёр дахь өгүүлбэр нь His son is a singer. Түүний хүн дуучаан. За тэгвэл бид нар гол өгүүлбэр маань I met a man гэдэг өгүүлбэрийнхаа man гэдэг үгийг тодтогох гэж байна. Харин одоо хүн дуучин нэг эрэгтэй хүнтэй би уулзсан гэдэг утгатай бүтэн өгүүлбэр үүсгэх хэрэгтэй болох юм бол бид нар одоо ямар тохиолдол ямар дүрмүүдээр үүсэх вэ гэхлээр бидний түрүүний хичээлээр ярилцсан. За тодтол гişүү авах гэж байгаа үг маань өөрөө man юм чинь гişүү өгүүлбэр маань яг энэнийхээ араас орж ирнэ. Тэгээд яах нь энэ гişүүн өгүүлбэрээр тодтолж байгаа үг маань өөрөө энэ гişүү болж байгаа өгүүлбэртэй юу нь вэ гэдгийг харна. За тэгэхээр subject love биш байна. За яагаад биш вэ гэхлээр son гэдэг маань энэ хүн хоёр бол нэг хүн биш. Энэ man his гэдэг энэ маань энд гарч ирсэн байна. За тэгэхээр нэгдүгээр бид нар хэрвээ subject-ээр гарч ирсэн байвал холбоос үгийг хайж болдгүй. За object-ээр гарч ирсэн байвал холбоос үгийг хайж болдог. Гэхдээ энэ хүмүүс бол энэ хүн биш. Харин man гэж хэлж байгаа хүн маань энэ his гэдэг хоёр нэг хүн байна. За тэгвэл одоо энэ his гэдэг маань өөрөө юу вэ гэхээр хамаатуулах тэмдэг нэр. За хамаатуулах тэмдэг нэр гэдэг маань одоо миний, чиний, таны гэсэн утгатай үгнүүд байдаг. За тэгвэл тодтол гişүү өгүүлбэр авж байгаа үг маань гişүүн өгүүлбэр болж орж ирж байгаа өгүүлбэртэй хамаатуулах тэмдэг нэр хэлбэртэй байх юм бол холбоос үг нь whose гэдэг үг байна. За тэгвэл энэ өгүүлбэрийг бүгдээрээ нэг өгүүлбэр болгоод бичээд үзье. I met a man. Whose son is a singer. За энэ өгүүлбэр одоо энд хоёр өгүүлбэр байсан бол бид энд нэг хавцарсан нийлмэл өгүүлбэр болгоод бичсэн. Холбоос үг маань энд whose гэдэг үгээр гарч ирсэн байна. За тэгэхээр энэ өгүүлбэрийн гол утга маань би нэг хүнтэй уулзсан. Тэр хүний хүн одоо дуучаан гэсэн утгатай утга илэрхийлсэн нэг бүтэн өгүүлбэр болж гарч ирж байна. За дахиад нэг жишээ авч үзье. What was the name of the girl? За тэр охины нэр хэн байсан бэ гэсэн асуулт байна. Тэгвэл дахиад одоо бид нар нэг өөр нэг өгүүлбэр авъя. Her passport was stolen. Түүний паспортыг нь хулгайлсан. За тэгвэл энэ хоёр өгүүлбэрийг нэгтгэхэд ямар өгүүлбэр болох гэдэг нь гэхээр одоо паспортаа хулгаад алдсан охины нэр хэн байсан бэ гэсэн утгатай бүтэн өгүүлбэр үүсгэх хэрэгтэй болвол энэ girl гэдэг үгийг бид нар яах нь энэ өгүүлбэрээр тодтогох гэж байна. За яг хоёр тусдаа өгүүлбэрийг нэг одоо өгүүлбэр болгох гэж байна. За энэ тохиолдолд бид нар тодтол авж байгаа үг маань өөрөө энэ өгүүлбэртэй хаа вэ гэдгийг эхлээд олдог.
За энэ girl гэж байгаа үг яах нь вэ? Тэр охины пассворд гэдэг энэ хоёр нэг хүн учраас энийг нэгдүгээрт хасна. За хасахдаа бид нэр одоо энэ ямар одоо хэлбэртэй үг вэ гэдгийг нь харна. Одоо жишээлбэл she гэсэн байх юм бол subject байж таарах нь байна. За энэ дээр her гэдэг маань хамаатуулах тэмдэг нэрийн хэлбэртэй орсон байна. Тэгвэл хамаатуулах тэмдэг нэр маань ямар үг болохоор миний, чиний, таны гэсэн утгатай үгнүүд байдаг. За тэгэхээр ийм утгатай хамаатуулах тэмдэг нэр орсон байх юм бол холбоос үг нь whose байдаг гэж бид нэр ярьсан тийм үү. За тэгвэл одоо бид нэр өгүүлбэрийг одоо нэг өгүүлбэр болгож бичих юм бол what was the name of the girl. За эхлэний хэсэг явж байна. За тэгмэд одоо тодтогч байгаа өгүүлбэр нь орж ирж байна. Whose passport was stolen. За ингээд нэг өгүүлбэр болгоод бид нар бичлээ. What was the name of the girl whose passport was stolen? Пассвортыг нь одоо пассвортаа хулгайд алдсан охины нэр хэн байсан бэ гэсэн утгатай нэг өгүүлбэр гарч ирж байна. За тэгэхээр энэ өгүүлбэрүүдийг бид нэр яагаад ингэ заавал нэгтгэхэд нэг үгийн нөгөөдгөөр нь толцоход байна гэдэг одоо гэдэг нь гэхээр бидний одоо янз бүрийн цаашид англи хэлийг үзэж судлах явцад иймэрхүү маягаар тодтогсон гишүүн өгүүлбэрүүдтэй өгүүлбэрүүд маш их тохиолдно. Тэгэхээр бид нэр эндээс хамгийн гол нь аль нь яг одоо тодтох үг зөвхөн нэг үгийг тодтогч байгаа гишүүн өгүүлбэр аль нь гол өгүүлбэр ээ гэдгээ олж чадах юм бол бид нар цаашдаа эдгээр өгүүлбэрүүдийг орчуулахад маш одоо тус төхөмтэй болно. За дараагийн жишээ. The hotel was very good. За зочдууд маш сайн байсан. We stayed there. За бид тэнд буудалсан. Зочдууд л маш сайн байсан. За тэгэхээр бидний буудалсан зочдууд л бол маш сайн зочдууд л байсан гэсэн утгатай нэг өгүүлбэр үүсгэхийн тулд одоо бид нар энэ бид тэнд бидний буудалсан гэдэг утгаар орж ирж байгаа гишүүн өгүүлбэрээр энэ хотел гэдэг үгийг тодтогох гэж байна. За тэгэхээр бид нар одоо байнга яриад байгаа хамгийн эхлээд тодтол гишүүн өгүүлбэр авж байгаа үг маань гишүүн өгүүлбэртэй хаана вэ гэдгийг олж тогтоох хэрэгтэй. За жишээлбэл hotel гэдэг үг маань яах нь? Энд we stayed there гэдэг маань энд яах нь? Байр заасан төлөөний нэрээр илэрхийлэгдсэн байна. За тэгвэл дахиад одоо нэг өгүүлбэр сонсъё. Хэрвээ бидний тодтогох гэж байгаа үг маань гишүүн өгүүлбэртэй байр заасан төлөөний нэрээр илэрхийлэгдсэн байвал холбоос үг нь where гэдэг холбоос үгийг бид нэр хэрэгэлдэг. За тэгвэл одоо энэ өгүүлбэрийг нэгтгэхэд бичиж гишүүн өгүүлбэр ямагт тодтогч байгаа үгийнхээ араас орно. Тийм учраас өгүүлбэр энд байрлах нь. За. The hotel. Тэгээд where we stayed. Was very good. За нэг өгүүлбэрийг харъя. Бидний буудалсан зочдууд бол маш сайн зочдууд байсан гэсэн утгатай нэг өгүүлбэр гарч ирж байна. За эндээс гол өгүүлбэрээ ялгаа зурчих гэвэл the hotel was very good энд байж байна. Харин where we stayed гэдэг маань зөвхөн hotel гэдэг үгийг тодтогч орж байгаа гишүүн өгүүлбэрээ гэдгийг яах нь анхаарах хэрэгтэй. За тэгэхээр дахиад дүрмээ бүгдээрээ нэг сонсоод авъя. Бидний тодтгол гишүү одоо өөр дээрээ тодтгол авах гэж байгаа, тодтгох гэж байгаа үг маань гишүүн өгүүлбэртэй байр заасан тэмдэг нэрээр буюу there гэдэг үгээр илэрхийлэгдсэн байх юм бол бид нэр холбоос үг нь where байдаг. Тэгээд the hotel where we stayed was very good гэсэн одоо ийм нэг өгүүлбэр болж гарсан байна. За тэгэхээр нэг анхаарах зүйл нь хэрвээ байр заасан энэ there гэдэг үг маань
Бүр харуугаар хэлэх юм бол өгүүл үгнийхээ ард талд орж ирсэн байвал, тусгалтгүй хэсэгт орсон байвал бид нар энэ үгийг яг одоо бусад дүрмийн дагуу хайдаг шиг энэ үгийг бичдэг. Харин there гэдэг үг маань өгүүлбэрийнхаа эхэнд орж ирсэн байх юм бол, өгүүлбэрийнхаа өмнө орж ирсэн байх юм бол бид нар there гэдэг үгийг ерөөсөө хайдаг. За тэгэхээр энэ жишээг авч үзье. I like to live in a country. За би нэг улсад амьдрах дуртай гэж байна. Одоо бидний жишээг тодтогч байгаа үг маань country гэдэг үгийг тодтогч байгаа нь тодорхой байна. За тэгээд энэ маань яах нь? There is plenty of There's plenty of sunshine. Тэнд маш их яах нь нартай байдаг. Одоо их нартай байдаг гэсэн өгүүлбэрөнд нийлээд үүсгэж байгаа үг маань яах нь вэ гэхээр би баян сайхан нартай байдаг улсад газар амьдрах дуртай гэсэн утгатай юм өгүүлбэр гарах гэж байна. Өөрөөр хэлбэл there is plenty of sunshine гэдэг маань яах нь өгүүлбэр маань зөвхөн country гэдэг үгийг яг тодтож байна. За country гэдэг үг маань өөрөө улс гэсэн үг байна. Энэ үг маань энд яг нь there гэдэг үгээр илэрхийлэгдэж гарч ирсэн бөгөөд өгүүлбэрийнхаа эхэнд байгаа учраас there гэдэг энэ үгийг хайдаггүй. За жишээлбэл I like to live in a country where there is plenty of sunshine. За тэгэхээр одоо нэг өгүүлбэр болсон байгаа байдлыг харъя. I like to live in a country where there is plenty of sunshine. За өгүүлбэр утга нь юу вэ гэхээр би байнга сайхан их нартай байдаг газар амьдрах дуртай гэсэн утгатай юм өгүүлбэр байна. Тэгээд country гэдэг үг маань өөрөө гişүү өгүүлбэртэй there гэдэг үгээр илэрхийлэгдсэн боловч өгүүлбэрийнхаа эхэнд байсан учраас одоо энэ there гэдэг үгийг хайдаггүй. За тэгэхээр where гэдэг холбоос нь орж ирсэн байна. There гэдэг үг нь бас хэвээрээ байж байна. За тэгэхээр яах нь өгүүлбэрийн одоо эхэнд байгаа тохиолдолд бид нэр одоо холбоос үгийг хэрэгэлсэн боловч одоо энэ төлөөний нэрийг нь хайдаггүй байх нэ. За тэгэхээр одоо өнөөдрийн хичээлээр үзсэн whose гэдэг үгээр холбогдож байгаа, where гэдэг үгээр холбогдож байгаа энэ хэлбэрийг та бүхэн бас манай англи хэлний онлайн сургалтын веб хуудаснаас дахин давтаж үзээд дасгалыг нь бас хийж үзээрэй.